Сэмэцгэнэ бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Coach Okkoгийн подкастын дараагийн дугаарт нь давтай морилно. Хэрвээ миний подкастыг анх удаага үзэж байгаа бол энэ подкастуудыг би ихэвчлэн ойрхон 7 хоног болгон хийх гэж оролддог байгаа. Тэгээд тэгж явах үедээ би ихэвчлэн коучнийхаа өнцгөөс тэгээ яг хүмүүсийн өөрчлөлтөнд тусалж байгаа хүмүүсийнхаа өнцгөөс анзаарч байгаа, өөртөө ажиглаж байгаа зүйлээ хуваалцдаг байгаад байгаа. Тэр лүгээ жоохон орно. Тэгээд ер нь бол ихэвчлэн би ингээд цуглуулж байгаа зүйлээ, сурж байгаа зүйлээ ингээд тайлбарлаа. Тэгээд амьдарж байгаа болохоор би ингээд юмын арга барил дээр дандаа шин зүйлийг сурж байгаа, шинжлэлийг бий болгож байгаа. Тэгээд тэрийг айл болохоор хуваалцчихвал зарим хүмүүс зам товчлох боломж нь гарах болов. Бас дээрэс нь алдаанаас болгоомжлох боломж нь гарах болов гэж бодож байгаа. Тэгээд тиймэрхүү сэдвээр ярьдаг байгаа шүү. За тэгээд өнөөдрийн сэдв энэ байна. Ер нь шүү дээ бид нар бүтээмжтэй байхад нэг анзаарах нэг 2-3 зүйл дээр ярмаар байна. Тэр нь ерөөсөө өдөр тутмын ажиллаа хийж байхдаа амралт гэдэг зүйлийг яаж зохицуулах ёстой вэ? Тэгэд ер нь ажиллаж байгаа яг ингээд өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа хүнийг өдрийн ингээ харангуут яг зохион байгуулалтаа зөв хийсэн хүнийг харангуут тэр хүний өдөр 7 хоног нь яаж харагддаг бол гэдэг тухай ярмаар байна. Тэгээ шууд эхлээд энэ байна. Амарч сурна гэдэг бол ажиллагаас илүү чухал зүйл шүү гэдгийг дахиж сануулмаар байна. Тэгээ энэтэй холбоотой судалгаанууд нь юу юм гэхээр за нэгт нь болохоор энэ олон цагаар ажиллаад өдөр шөнөгүй ажиллах нь хэрэгтэй хэрэггүй гэдгийг айл хэдийн дээр үед их сургууль судалгаагаар хийгээд үтцсэн байгаа хүмүүсийн янз янзын судалгаанууд байгаа. Хүн ер нь сэтгэл зүйн ядралт гэж байдаг юм. Олон цагаар ажиллахаараа хүний бүтээмж яг яадаг юм бол тэгээ яг өнөөдөр хүн ингээд заримдаа цөөхөн цаг ингээд анхааралтай ажиллахаас илүү олон цаг зуралдаад байх нь зөв юм уу гэдэг дээр судалгаагаар тэгээ хариулт нь бол маш ингэ. Тэр нь юу вэ гэхээр хүний тарих гэдэг зүйл чинь хүн гэдэг зүйл чинь бие физиологийн тэнхээ гэдэгтэй яг адилхан сэтгэл зүйн тэнхээ гэж байдаг. Шийдвэр гаргах тоон өдөр болгон шийдвэр чанартай шийдвэрийн тоо чинь хязгаарлагдмал байдаг. Тэр утгаараа олон цагтаа ажиллах биш, олон зүйл хийхтэй биш, цөөхөн зүйлийг чанартай төвлөрч ганцаар нь хийх нь хамгийн зөв хариулт шүү гэдэг нь аль хэдийн батлагдчихсан байгаа шүү. Тэгээ энэтэй холбоотой би тэгтээ мэдээж энийг ингээ хилэнгуут нөгөө өөрийгөө нөгөө мултитаскинг хийдэг гэж боддог хүмүүс маань би ч гэсэн тэгж боддог байсан шүү. Хүмүүс маань юу гэж бодох вэ гэхээр үгүй ээ би олон зүйлийг 2-3 зүйлийг зэрэг хийж чаднаа гэж боддог. Тэгээ энэтэй холбоотой нэг судалгааны үр дүн хэлэхэд энэ байна. Нэг хүн нэг ажил дээр ажиллах үед байна шүү дээ тийм ээ. Ихэнх цагаа 80 гаруй цагаа тэр ажилдаа яг ингээ зарцуулаад тэгээ цаг алдахгүй байж чаддаг. Нэг хүн 2 зүйл дээр яг адилхан цагийг 2 зүйл дээр зарцуулах юм 2 нэг юм дээр ажиллах юм бол 20-40% үрдэг гэдэг нь батлагдсан. 3 болоод ирэхээр ихсэн явчин 4 дээр ажиллахаараа 80%-ийнхаа цагийг зүгээр л үрдэг гэж боддоо. Өөрөөр хэлбэл нэг цаг байгаад тэр нэг цагаа нэг ажил дээр зарцуулах юм бол бүтээмж чинь өндөр гарч чаддаг. Тэр нэг цагийн бүтэн цагийг нь ихэнхийн 80%-ийг нь зөв ашиглаж чаддаг. Яг тэр нэг ижилхэн цагтаа 2 ажил дээр зэрэг ажиллах юм бол цагийн чинь 20-40% нь үрэгддэг. Яг тэгэхээр нэг ажлаас толгоогоо гаргаад нөгөө ажил руугаа шилжээд буцаад тэр ажлаас толгоогоо энэ таска бодоо. Тэгээ энийг бодож байхдаа энийг бодоо. Зэрэг ажиллана гэдэг чинь тэрийг хэлж байгаа шүү дээ. Ингэж 2 ажиллах үед хүний тархин дотор гардаг нөгөө шийдвэр гаргах тэнхээ чаалга болж байгаа. Дээрээс нь нэг ажлаас нөгөө ажил руу шилжиж явах үед таны тархи шилжилтийн үүрэг гэж үүсэж байгаа. Тэгээд хэлж байгаа нь 2 ажил яг ажлын цаг тийгүүд 40% нь үрэгддэг бол 4 ажлыг зэрэг хийдэг хүн яг тэр нэг цагийн 80% цаг нь үрэгддэг. Зөвхөн яг бүтээмжтэйгээр үнэхээр ажиллаж чаддаг юм ажил болгон дээр тэр цагийнхаа 5%-ийг л зарцуулж чаддаг гэж байна. Тэгээ би энийг ингэж ойлгуулсныхаа дараа хүмүүс ингэж хилцэн ч гэсэн би ч гэсэн адилхан юу гэж боддгийг гэхээр худлаа яриад жаана. Би 2 ажил зэрэг хийж чаддаг юм аа гэж ярьдаг шүү. Тэгээ бодит байдал нь юм баг. Хүн яадгийн ихлээр далд тарихаараа буюу автоматар зарим нэг зүйлийг бодохгүйгээр хийж чаддаг зүйлүүд бол байгаа байх. Жишээ нь 0 орох асуудал яригдж байна. Жишээ нь аягандаа кофе аяглаад тэрийг уух асуудал яригдж байна. Гэхдээ тарих шаардсан шийдвэр гаргах хэрэгтэй, өгөгдлийг анзаарах хэрэгтэй тийм ажил дээр бол 2 ажлыг бол хүн хийж чаддаггүй гэдэг нь судлаар. Тэгээ би энэгээр танд магадгүй юу санд болох вэ гэхээр маргаашаас ахгуулаад өөрийнхөө цагуудыг анзаараач гэж хүсэж байна. Би яг үнэхээр нэг цаг дээр 2 зүйл хийж чаддаг юм уу чаддгүй юм уу гэдгийг анзаараад тэгээд ямар ажил дээр би 2 зүйлийг хэмжүүлдэг юм бол би дээтэл нь хэдэн цагийг хэмжүүлдэг юм бол би яг нэрээ нэгийг хэмжүүлэхээр нэг цаг дээр анзаарахаараа хэдэн цагийг үрдийн хэдэн цагийг бүтээмжтэй байлгадгийг гэдгээ ажиглаад аудит хийж үзээч гэдэг саналыг хэлмээр. За миний хувьд юу өөрчлөгдсөн бэ гэхээр би болохоор яг л нөгөө
multitasking-ийн мастер гэж өөрийгөө боддог байсан хүн, олон зүйлийг зэрэг хийдэг байсан хүн бол одоо би яадгүй гэхээр олон ажлыг өдрийн турш хийдэг хүн. Гэхдээ би нэг цаг дотроо хийж байгаа зүйл маань ихэвчлэн ганцхан зүйл дээрээ л анхаарч хийдэг ба. Тэгвэл multitasking шиг мөртлөө олон зүйлийг өдөр амжуулж байгаа мөртлөө яаж өнөөдөр нэг зүйлийг нэгээр нь хийгээ тэгээ араас нь цовруулж хийх вэ гэж ярих юм бол арга нь ерөөсөн энэ. Тухайн өдрийнхөө ажлыг мэдээч хэрэг яг л жагсаах хэрэгтэй. Тэр чинь энэ ажилтай холбоотой нэг ажил орж ирнэ, өөр нэг ажил Б ажилтай холбоотой, бас нэг ажил орж ирнэ, С ажилтай холбоотой. Дахиад нэг ажил орж ирж маад. Эхлээд ямар ч хэсэг бүгдийг жагсаах хэрэгтэй. Хоёрт нь бүтэмжтэй хүмүүсийн нэг хийж чаддаг зүйл нь тэрнийхээ эренбийг зөв гаргана. Эренбийг зөв гаргана гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ өнөөдөр миний хийж болох 10 даалгаврын хийх ажлын аль 3-аас 4-ийг нь одоо энэ шалгууруудыг сонсож аваарай. Энэ аюу чухал. Аль 3-аас 4 нь хамгийн эхлээд хийгдсэн байх ёстой чухал бай. Тэгээ цаг хугацааны шалгуур хамгийн чухал нь болж байгаа шүү. Дедлайнтай зүйлүүдэд урдуур оруул гэж. Эхний шалгуураа ингэж асуугаад хамгийн чухал 4-ийг эренбэл урд нь оруул, бусд ажлынхаа дээгүүр оруул гэсэн үг. Хоёр дахь хийх ёстой ажил чинь энэ дөрвөн хамгийн чухал хийгдэх ёстой энэ дөрвөн ажлын алийг нь би яг хийх нь зөв бэ? Надаас илүү хийдэг хүн манай багт байгаа бол тийшээ өг. Миний хийх дургүй, миний муу зүйл бол өөрийнхөө багийн хүнд өг. Зөвхөн өөрийнхөө хамгийн сайн хийдэг, хамгийн онцлог хийж чаддаг, хамгийн үнцийг гаргаж чаддаг. Тэгээ эцэст нь өөрт чинь утга учир авчирдаг. Тэгээд өөрийн чинь таалагддаг ажиллаа хий. Өндөр бүтэмжтэй хүмүүс яаж чаддгийг гэхээр хамгийн зөв ажиллаад хамгийн анхааралтайгаар тэрийгэл эхлээд хамгийн түрүү хийж чаддаг. Тэгэхээр миний хувьд бас яг тийдэг гэсэн үг. Би өдөр болгон өөрийнхөө ажлуудыг жагсаадаг, тэнцэнээс хамгийн чухлуудаа урдаа тавьдаг. Тэгээд би ажлын цагаа эхлэхдээ тэр хамгийн нэгтэн тавьсан ажлаа эхнээс нь дуустал хийсний дараа л би хоёр дахь ажил руу шилждэг байгаа. Яг энэ алдааг маш олон хүмүүс үүсгэж байгаа. Тэгээ энийг одоо би бас нэг Scrum гэдэг энэ арга барилыг би Монголд корпорациудад бас нэвтрүүлж өгч байгаа, стартапуудад нэвтрүүлж өгдөг байсан. Тэгээ энэ Scrum-ыг харах юм бол энэ ч бидний нэг яригддаг зүйл нь эхлүүлчээ дуусаагүй ажил чинь цагийн гарц шүү гэж ярьдаг. Цаг үрж байгаа асуудалтай яг адилхан. Олон хүмүүс multitasking хийж байгаа гэж ярьдаг хүмүүс яадаг вэ гэхээр аюул олон зүйлийг эхлүүлчээд алийг нь ч дуусахгүй яваад байдаг. Тэгэхээр нөгөө гадагшаа бүтээмж яг ерөөсө гардгүйтэй холбоотой байгаа маа. Тэгээд тэрнээсээ болоо яадгийн гэхэлэр өдөр болго аягүй юм хийгээлээдэг. Тэгсэн мөртлөө яг үр дүн гэж тооцох зүйл аягүй ховор байдаг болохоор тэрнээсээ болоод сэтгэлээр ундаг, бүтээмжгүй юм шиг санагдаг, залхуурал бий болдог, зарим зүйлийг хоошлуулад байдаг. Тэгээ хамгийн балиар онцгүй зүйл нь өөртөө итгэлгүй болж хувирдаг. Хүн өөртөө итгэлгүй буюу өөрийнхөө ажиллах чадвар, өөрийнхөө бүтээмж хийх чадвар, өөрийнхөө сэтгэх чадвартай итгэлээ алдхаараа л хүний бүтээмж тэгэл ер нь ажил карьер ер нь хэцүүднэ гэдгийг мартаж болохгүй. Тэр энийг хэдүүл аягүй санах хэрэгтэй. За тэгээд эцэст нь би нөгөө хэлсэн олон цагаар ажиллах чинь буруу юм байна гэдэг дээр гарсан судалгаа юу вэ гэхлээр тэгээ энийг хэд хэдэн консалтингийн компани хийж үтсэн, үйлдвэрлэлийн компани дээр хийж үтсэн аргууд байдаг. Тэгээ энэ болгон дээр ерөөсөө юу мэдэж авсан бэ гэхлээр хүмүүс уул нь бол бүтэн цагийн ажил гэдэг чинь 7 хоног 40 цаг л ажилдаг шүү дээ, тийм ээ. 40 цаг өдөр болгон 8-9 цаг ажил дээр байгаа. Тэгээд ингээд 7 хоног нийтдээ 40 цаг л ажиллах хэрэгтэй. Консалтингийн компани зарим компаниудын соёлууд энэ төр бол хүмүүсийг өдөр шөнөгүй ажилуулдаг, амралтын өдрөөр ажилуулдаг юм нэг сонь соёлтой яагаад тэгэхээр тэнцэнс юу ойлгоцсон юм тэр удирдлагуудын ард ямар итгэл үнэмшил байгаад байна вэ гэхлээр хүмүүс өдөр шөнөгүй ажиллах юм бол манай компани бүтээмж өснө гэсэн юм итгэл үнэмшил байгаад байдаг. Гэтэл яг ингээ олон судалгаанаас харангуут юу болцсон бэ гэхлээр хүмүүс тодорхой цагийн дараа шийдвэр гаргах чадвар нь согтун үнэтэй болж байгаатай адилхан, яг адилхан. Нойр дутсан хүний зөв шийдвэр гаргах чадвар маш их согтсон хүнээс 7 дор гэж ярьдаг шүү. Дахиад хэлье. Нойр дутан хүний ажил дээрээ шийдвэр гаргаж байгаа, хүнтэй ярьж байгаа, үгээ бодож байгаа, асуудлаа шийдэж чадж байгаа, асуудлыг ойлгож чадж байгаа чадвар нь хэрвээ нойр нь айгүй дутан хүн бол амар согтун хүнээс 7 доор тэр ажлыг хийдэг гэдгийг битгий мартаарай гэдгийг судалгаад байгаа. Бас нэг юм юу гэхээр тэр нэг 40 цагаас хойшлоод ирэнгүүт яг энэ ядаралт гэдэг юм нойр дутуугаас үл хамааран хүний нөгөө сэтгэл зүйн шийдвэр гаргалтын тэнхээ гэдэг зүйл чинь дуусаад тэгээ хүн яадгийн гэсэн чинь маш их буруу шийдвэр гаргадсан байна гэдг нь батлагдсан байгаа шүү. Өөрөөр хэлбэл хүн эхний 40 цагтаа л тэр хүний ажил дээрх цаг нь үнэхээр тэр компанид хэрэгтэй цаг юм байна. Тэрний арт нь хэрэггүйгээс хэрэггүйж биш бүр хортой цаг юм байна.
Тэр хүмүүсийг офис дээр удаан 40 цагаас илүү удаан оройн цагаар амралтын өдрөө байлгах юм бол ажил хийж байгаа биш. Тэд нар бүр яг үнэндээ ажлыг алж байгаа асуудал болдог ба. Тэгээ энэтэй холбоотой үйлдвэрлэлтэй холбоотой айгүй тэр алдаатай холбоотой юм хэлчихэд нэг юм судалгаа юм байдیں۔ Яг Toyota компани дэлхийд дээр мундаг байдгийн гэхэлэр тэр компани нэг машиныг тансаг машин хэлж байгаа шүү. Нэг машиныг 17 цагт үйлдвэрлэж чаддаг. 0-оос үйлдвэр бэлэн машин гаргахад. Tesla энийг 10 зарим дээр бүр 2.5 гэж яриад байгаа. Тэд яг энийг BMW болон Германы машинууд 50 хэдэн цаг яг адилхан. Tesla 17 цагт нэг машиныг гаргаж байгаа. Тэд нэр 50 хэдэн цаг ажил. Toyota 17 цаг гаргаж байгаа. Tesla 10 цаг гаргаж байгаа. Америк, Германы машинууд 50 хэдэн цаг болж гаргадаг. За тэр яах вэ? Окей. Тэгэхээр нэг 50 хэдэн цаг болж болох юм байна. Гэхдээ хамгийн гол нь Toyota-гийн машины 100 машин болгоно дотор гардаг алдаа 4 алдаа байдаг бол Германы машинуудын 100 машин болгоно 78 ширхэг алдаа, зарим нь том, зарим нь жижигхэн 78 ширхэг алдаа гардаг. Тэгэхээр дахиад адилхан өнөөдөр удаан ажилласнаас гарч байгаа нөлөө нь зүгээр юм бүтээмжийн уналт биш, бүр хортой нөлөө. Яг гэвэл тэр 78 алдааг засахад шаардлагатай цаг нь тухайн үедээ зөв шийдвэр гаргаснаас илүү доорож 24 дахин их цаг шаарддаг гэж. Тэгэхээр энэ болгоныг орчуулад өөрийнхөө компанид бодорой. Маркетингийнхаа менежерийг бод, хүний нөөцийн ажилтнаа бод, яг хэрэглэгчдэд тулж ажиллаж байгаа багийнхныгаа бод. Энэ хүмүүс маань өнөөдөр сунж ажиллах тусмаа хортой алдаа их гарах нь байна. Тэр алдааны өрн ирээдүйд танай компани хэд дахин өндөр болох юм байна. Энэ хүмүүс наашмуутай болно. Энэ хүмүүс буруу шийдвэр гаргана. Энэ хүмүүс ажилдаа дургүй болно. Энэ хүмүүсийн бүтээмж унана. Тэгээ айгүй онцгүй юм юу гэж нэг хэсэг хүмүүс ингээ өөртөө итгэлгүй болоо бүтээмж унаад эхлүүл улирлын эц тэгжсэн бол яг тэр гормоор явах юм бол улирлын төгсгөл тэр өшөөл доройт нүхээс тэр ингэж яагаад өснө гэж байхгүй. Тэрийг өсгий буцаагаад горимдоо оруулъя гэвэл ямар дүрмийг хэрэгжүүлэх ёстой юм бэ гэхээр ажлын цагт л ажиллуулж сурах хэрэгтэй. Өдөр шөнөгүй ажиллаулдаггүй болох хэрэгтэй. Тэдний амьдралын ирэмбийн өөртөө зүгээр удирдлагын багийнх нь ойлгуулах хэрэгтэй. Тэр нь юу ойлгуулах ёстой юм гэхээр чи эрүүл байж ижил биднэрт хэрэгтэй. Эрүүл, саруул ухаантай, тэнхээтэй хүн л манай компанид бүтээмж гаргаж өгнө. Тэгэхээр тийм байхын төлөө чи амьдралаа зохицуул гэж хэлэх хэрэгтэй болохоос чиний тэр арын ажил ямар хамаатай чи ажил дээр мэрэгжлийн байгаад хийх юма хийгэрэй гэх юм бол хэдийгээр энэ нь ингээд зүүн хүний ингээд зүгээр шахаад юм хийлгүүлэх гэж байгаа юм шиг санаачлага боловч бодит байдалтай YouTube болд юм байх гэхэлэр энэ хүмүүсээс тийж эрүүл биш тэгж амраагүй тэгээ ядарсан тэгж байгаа хүмүүсээс алдаа их гарна сунж явна дургүй ажил нь хийгдэн өөрөх хийгдэн ер нь л компанид хэрэггүй зүйл гэдгийг хэлэх гээд байгаа асуудал байгаад байгаа шүү. Тэгээ нөгөө талаас нь нөгөө ажилчин хүнийхээ өнцгөөс нь бодъё. Тэгээ би чи өнөөдөр 2 3 4 ажлыг зэрэг хийгээд явж байгаа хүн. Энийг хийж байгаа цорын ганц арга нь би өндөр бүтээмжтэй цөөхөн цагийг хийж чаддаг болохоор л тэгж байгаа. Тэгэхээсш би олон цагийг бусдаас илүү хийдэг гормоор явсан бол би өнөөдөр ингэж ажиллаж чадахгүй. Нэг цаг гэдэг нэг бүтэн цагийн ажил гэдэг чинь 7 хоног 40 цаг ордог ба. 2 дахь гэхэр чинь 80 цаг болж 3 дахь гэхэр 120 цаг бол. Хүн 120 цаг 7 хоногт ажиллах юм бол амьдарч чадахгүй. Тэгэхээр би энийг амжуулж байгаа цорын ганц шалтгаануудынх нь нэг нь өнөөдрийн ярьж байгаа сэдвүүдийн нэг байгаад. Тэр нь юу юм гэхээр би эхлээд өөрийнхөө хамгийн чухал ажлаа гэж таньж чаддаг. Би өөрийнхөө хийх ёстой юм мэдээ. Би дээрэс нь миний хувьд хамгийн чухал хийх зүйл нь юу вэ? Миний хувьд имэйл бичих нь чухал уу? Эсвэл имэйлийн агуулгыг сэтгэж олох нь чухал уу? Миний хувьд харилцаан дээр ажиллах нь чухал уу? Эсвэл арын ажил дээр ажиллах нь чухал уу? Миний хувьд юмыг сэтгэхэн зүгээр сэтгцэн юмны алдааг арилгахын зүгээр. Гэх мэтэр та өөрийнхөө би өөрийнхөө хамгийн сайн бусдаас илүү хийж чаддаг үнцийн бүхий ажлаа мэддэг болохоор би тэрийг л хийж чаддаг. Тэгээд миний тэр хийж байгаа ажлууд нь буцаагаад миний багийн хамт олонны ажиллагаанд илүү их бүтээмжийг авчирч өгнө. Миний тэр хийсэн суурь нь өөрөө цаашгаа тэдний 5 6 том ажлын ард гарах суурь нь болж өгнө гэдгээ би мэдчих юм бол би тэднэр дээрээ л илүү анхаарад тэгээ босод өөрийнхөө сайн хийдгүү их цаг ордог буруу тэгээ өөр хүний хийж болох ажил дээр би аль болохоор цаг зарцуулахгүй хичээдэг. Энэ бол жоохон тансаг нөхцөл гэдгийг би бас ойлгож чадчихээн. Би энийгээ би болохдоо олон жил ажиллаж байж итгэлцлийг бий болгож байж харуулж байж би цөөхөн цаг ч гэсэн өндөр бүтээмжтэй ажиллаж чадна гэдэг хүмүүст баталж харуулсны дараа би ийм эрх мэдлийг өөртөө суулгасныг бас битгий мартаарай. Тэгэхээр шууд миний горим руу хүмүүс орно гэж чадахгүй бүтгүй эхлээд та яг өөрийнхөө горим дээр эхлээд энэ зүйлүүдийг давтаж эхлэеч гэж хүсмээр байна.
Тэгээ сануулмаар байгаа зүйл нь энэ шүү. Нөгөө ажилчны талаас өөрийгөө харуулмаар байдаг, бүтээмжтэйгээ харуулмаар байдаг, мундаг явмаар байдаг. Тэр карьерийнхаа өсөлтийг хурдтай хиймээр байдаг. Энэ гарааны бизнесээ хурдан томруулмаар байдаг. Энэ болгоныг хиймээр байгаа бол богино хугацаанд яарсан гэхдээ яг ингээд хамгийн өндөр бүтээмжтэй, алдаа багтай, өр багтай, гаргалгаа ихтэй, бүтээмж ихтэй ажлуудаа ингээл хий. Гэхдээ тэрийг хийхдээ нэгээр нь хийсэн зүйлээ тэмдэглэж сур, хийсэн зүйлээ хүмүүстэй харуулж сур, ойлгуулж сур юу хийснэ. Тэгээд араас нь цогч. Тэгэх юм бол яг адилхан хийх ажлын тэр нөгөө өрнөөсөө болоод яг үнэндээ нэг ажил дээр анхаарах юм бол бүтээмж чинь хамаагүй өндөр байдаг нь математикаар эдгээр гаргацсан байгаа шүү гэдэг бид юм байна. За тэгээ хамгийн сүүлд нь олон сонссон судалгааг та мэднэ бах гэж бодож байна. Израилийн судлаачдын хийсэн судалгаа юу байдгийг гэхээр шүүгчдэр хийсэн судалгаа байдаг. Хуулийн тийм ээ шүүгч. Тэгээ шүүгчдэр парол буюу нөгөө тэнсэн авсан гэж хэлдэг баха монгол хэл дээр тийм ээ. Тэрийг авсан хүмүүсийн шүүлтэн дээр юу анзаарсан бэ гэхээр судалгаанаас юу анзаарсан бэ гэхээр шүүгч нар ямар нөхцөлд хамгийн зөв шийдвэрээ гаргаад нөгөө хүндээ хамгийн одоо хөнгөн шийтгэлийг онгож яах вэ гэсэн чинь ямар үедээ гэсэн чинь өлсөөгүй үедээ. Хоол идснийхаа дараа чинь 1 юм 2 цагтл гэж. Эмч нар дээр бас адилхан судалгаа байдаг. Эмч нарын ихэнх алдаа хизээ хаана гардаг юм бэ гэсэн чинь хоолноос хойшлох тусмаа буюу өдрийн 2 дахь хагас руу орох тусмаа тэр хүмүүс алдаа гарах магадлал нь өндөр байдаг юм байна, ядарсан байдаг юм. Тэгэхээр хэрвээ та шүүх хуралд орж байгаа бол эмнэлэгт явж байгаа бол өдрийн эхний хагаст явах юм бол алдаа бага, ийдэг, аятайхан, инэрэнгүй шийдвэр гардаг хүмүүс таны төлөө сэтгэлээрээ ажилтгаа гэдэг нь баталцсан. Яагаад гэвэл тэр хүмүүс ядраагүй байгаа, тэнхээтэй байгаа, сэтгэл зүйн болон бие физиологийн хоол идсэн болохоор амарсан болохоор тэд нэр илүү зөв шийдвэр, илүү хөнгөн ажилтдаг гэдэг нь батлагдсан ийм судалгаанууд байгаа шүү. Тэр энэ болгоныг бодоод энийг сонсчоод битгий эсэргүүцээд би та хэдэд яг үнэнгээсээ өөрсдөө болон та бүхэндээ яг хэрэгтэй л зүйлийг судалгаагаар батлагдсан. Энэ дээр ерөөсө маргаан гэж байхгүй. Энэ дээр одоо ингээд дахин үгүй би мултитаскинг илүү сайн хийдэг гэдэг ховор хүмүүс л байгаа. Маш ховор хүмүүс. Тэгээд тэр мултитаскинг хийж байгаа гэж ярьж байгаа хүмүүсийн яг ажиллаж байгаа гормыг очоод ингээд томруулдаг шилээр ингээд томруулаад очоо харах юм бол тэд нар юу хийж байгаа юм гэхээр тэд нар 2-3 ажил дээр зэрэг ажиллахгүй байгаа. Тэд нар зүгээр 2-3 ажлыг араас нь маш хурдтайгаар зөв хийж чаддаг. Ингээд тэд нар зөв ажлаа сонгож чаддаг болохоор тэд нар тийм өндөр бүтээмжтэй мултитаскинг хийж байгаа юм шиг байдаг шүү. Гэтэ яг үнэндээ тэд нар параллел таскинг хийдгүү. Тэд нар нэг араас нь цуулсан линейр буюу нэг шугамдаа л өөрийнхөө тархины итвэхтэй тархиа ганцхан зүйл дээр ашиглаад тэрийг хийсний дараа дараачих руу шилжих байдлаар ажилладаг байгаа шүү. За өнөөдрийн сэдв маш энгийн сэдв ярьж байна би. Мултитаскинг гэж байдгүй бүтээмжээ яаж өсгөх, олон цагаар ажиллах нь буруу шүү энэ гэж ярьж байгаа. Энгийн болооч олон хүний надаас асуудаг зүйл нь энэ шүү. Яаж бүтээмжээ өсгөх үү? Яаж ажилдаа дургу болчлаа? Яаж гой тэнхээтэй болох уу? Яаж гой урамтай болох уу? Энэ болгоны ар чинь өдөр болгон ажиллаа яаж хийж байгаа? Тэр ажилласаа авж байгаа мэдрэмж, тэр ажилласаа авж байгаа өөрийнхөө тухай авж байгаа ойлголт, мэдрэмж, өгүүлэмж энэ болгон чинь буцаад тэр чинь нөлөөлж байгаа гэдгийг л бит юм артаар. Жижигэн зүйлүүд л бид нарыг урагшлуулдаг, бас хойшлуулдаг байгаа шүү. За өнөөдрийн подкаст би ингээд дуусгая. Та хэд санал бодол юу байна? Доор комментуудаа бичээрэй. Асуух зүйл байвал асуугаарай. Би саяхан Амаржингийн подкастер орсон коучингийн болон олон юмны тухай ярьсан байгаа. Тэр видеог орж үзээрэй. YouTube дээр хайгаа Амаржин Око, коуч Око гэх юм бол гараад ирнэ. За бас өмнөх подкаст дээр би 2-3 юм хийсэн байгаа. Тэрний нэг нь би одоо утгагүй болгож байгаа манай Go Play Academy маань Go Family гэдэг camp болгож байгаа. Өвөл Бангкокт надтай хамт эцэг эхүүд өсвөр насны хүүхдүүд хамтдаа цуг хэдүүлээ 7 хоногийн өнгөрүүлж өөрсдөө өөрийнхөө эцэг эхүүдэн ч гэсэн өөр дээрээ ажиллах програмд хамрагдаа явна. Хүүхдүүд нь ч гэсэн тэгээ бас хамтдаа зарим өдрүүдэд цуг өнгөрөөж харилцаа болон хамтын өсөлтийн юм дээр ажилладаг ийм програмаа ярьсан танилцуулсан подкастыг би 2-ыг бичсэн байгаа. Тэрийг бас орж үзээрэй. За тэгээ өнөөдөр амар минь байцгаагаарай. Балер өдрөг байцгаагаарай. Өдрөх байх сэтгэл зүйт хэрэгтэй гэдэг нь батлагдчихсан шүү. Тэгээд л дараагийн подкастаар уулзцаая. Баяртай.